Сайн байна уу? Намайг Ундраа гэдэг. Би та бүхэндээ Америк нэгдсэн улсын Денвер хотоос мэдчилж байна. Би Монгол гэр сургалт группийн админ, Монгол ээж гэр сургалт төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч, санаачлагч нь байна. За та бүхэндээ өнөөдөр би а, та бүхэн өмнө нь мэддэг байсан болвол би хүүхэд тоо хэрхэн заах вэ, хүүхдээ уншихыг хэрхэн заах вэ болон нэвтрхий толны мэдлэг хэрхэн олгох вэ зэргээр та бүхэнд ярьж хэлж байсан. Өнөөдөр би та бүхэнд үүнээс хамгийн чухал бас нэг хэсэг болох хүүхдийн бие бэлдрийн хөгжлийн дасгал болон хөдөлгөөнүүдийн санаануудыг өгөх гэсэн юм аа. За энэ болохоор зэрэг 3-аас 5 настай хүүхдэд зориулсан байгаа. За Аймма гэд 3 настай охин байгаа. За би яагаад энэ охиныг онцолж авч ярих болсон бэ гэхээр энэ охин маань 2 нас хагастайгаасаа эхлээд гимнастикаар хичээлж гисэн. Ерөөсөө 6 сарын турш хичээлсний үр дүнд одоо би та бүхэнд үзүүлэх үр дүнд хүрсэн байгаа. За энэ охин маань яагаад ингэж гимнастикаар эрт хичээлэх болсон бэ гэхээр үндсэн шалтгаан нь энэ хүүхэд маань тархины гэмтэлтэй байгаа. За яг шууд тархины гэмтэлтэй гэж хэлээгүй. Гэхдээ би ярьсан ярилцлага болон юунаас нь бол олж мэдсэн. Тэгээд яг Глендомд бас суралцсан гэж бас ерөөсөө дурддаггүй. Гэхдээ хийж байгаа юмнууд нь Глендомны танин мэдхүй мэдлэг олгох тасгалтнууд нэг ижилхэн байдаг. За тэгээд яагаад тархины гэмтэлтэй бэ? Ямар шинж тэмдэг илэрсэн бэ гэхээр энэ хүүхдэд болохоор зэрэг ер нь юмд ямар ч эв дөөгүй одоо салга тэгээд нүдний харааны явд асуудалтай. Ер нь бол тархины гэмтэлтэй хүүхэд нь болохоор зэрэг энд одоо гэмтэл нь хаана байгаас шалтгаалаад нүдний хараа муудах одоо энэ бүх үр дагаврууд нь гардаг. Тэгээд энийг эмчлэхийн тулд дасгал хөдөлгөөн хийснээр тархи хөгжиж тэгээд энэ юмуд нь өөр одоо засагддаг байгаа. За би та бүхэнд хэлчихье гэж. За энэ дээр одоо бие өргөж гарна гэдэг бол маш хүнд дасгал. Одоо савлж байгаад ирэх хэвээр. Wow, that's certainly not clumsy, is it? Can you try your press handstand? Can you go all the way up? Clumsy гэдэг нь эв дүүгүй гэсэн үг. За ингээ гаран дээрээ тогтох. Гаран дээрээ тогтох. Wow! You want to show your kick over? Can you show your kick over? За одоо мост унсан байрлалаас босч ирэх. Хоёр анзаар босч ирж болно. Wow! You want to show your favorite skill? Let's see your split first. Okay. Can you do a special split? Okay. Wow. Can you go all the way over there? How many are you going to show? Okay. За энэ бүхэн маань бүгд тэнцвэр олгох хэрэгтэй байна. За энэ манай охин байна оюу. Одоо 5 настай. Тэгээд зарим бичлэгэн 4 настай үеийнх нь бас байгаа. За мөлхүүлэх. За мөлхүүлснээр ямар ач холбогдолтой байсан өмнө айгүй их ярьж исэн. Одоо баруун гар, зүүн гар гэж баруун хөл ингэж солбож хөдлөх нь болохоор зэрэг хоёр тархи, баруун тархич ажиллана, зүүн тархи ажиллана. Энэ хоёр тархины хоорондын уялдаа холбооноос одоо хөгжүүлэх. Тэгээд энэ нь болохоор зэрэг ой тогтоолтыг сайжруулах, шийдвэр гаргах, мөн хараа хөгжүүлэх.
бидний хэлснээр бид нар харахад бол маш олон төрлийн чадварыг гүйцэтгэж гэж бидний одоо харж мэдээллийг авч байдаг. За тэгээд хүүхдүүд маань мөлхөхгүй байна. Яаж мөлхүүлэх үү гэхээр зэрэг мөлхүүлэх их олон арга байна. Амархан одоо жишээлбэл манай охин бид хоёр муур олж мөлхөн, нохоо олж мөлхөн, хоорондоо уралдана. Тэгээд ингээд тойрог хэлбэрээр бас мөлхөж болно шүү. Тэгээд баруун гар, зүүн гар яаж хөдлөж байгааг харж байгаа байх. Одоо илгээрээ яа. За ингэж мөлхөхөөс гадна хамгийн тархинд бас маш их хүчил төрөгч очдог байгаа. Тэгээд хүчил төрөгч бол ерөөсөө тархины хоол. За энэ илгээрээ ингэж илэгдэж мөлхөх бол маш чухал. Одоо энэ ерөөсөө анхдагч тарих хөгжих нь анхдагч тарихад хэл яриа хөгжин, шийдвэр гаргах, хараа хөгжин, хүчил төрөгч тархинд очно гэдээ маш их үр дүнтэй. Тэгэхээр та өдөр болгон хүүхдтэйгээ мөлхөөрэй. Тэгээд энэ өвдгөвч байгаа. Өвдгөвчийг хийж бас хөлнийхөө зөөлөн эдийг хамгаалаарай. Бэлэн худалдаалагдаж байдаг мөн өөртөө зөөлөн материалаар хийж болно. За энэ эргэх засаглууд байгаа. За энэ эргэхтэй болохоор зэрэг яг тэгшгийн эргэн дээшээ юм уу доошоо эргэж болохгүй. За ингээд нэг тийшээ эргэчээд яг тэгшгийн эргэн. За мэдээж энэ дасгалуудаа хийхийнхаа өмнө та бүхэн хүүхдтэйгээ хамт сонголтын дасгал хийж эхэлнэ тийм ээ. Сонголтын дасгалаа хийсний дараа мөлхөх, эргэх эдгээр дасгалуудаа хийгээрэй. За би сонголтын дасгалыг оруулсангүй та бүхэн бол ихэнх нь бие халаах дасгал өсөрч болно, олон их сурвалжаас авч болох учраас. За дараагийн маш чухал зүйл болохоор зэрэг ингэж толгоон дээр эргэх. За анх эргэж сурж байгаа хүүхдийн дагзан дээрээ сайн ингэж гарч өгөөрэй. Энэ толгоон дээр газар ингэж биш аль болохоор толгооныхаа ар хэсгээр газар тавьж өгөх юм бол сайн хурдан амархан эргэж болтгоо. За ингэж эргээд нэг талдаа 3 эргээд ч юм эсвэл тойрог маягаар ингэж эргэж болно. За тэнцвэр олох дасгал. За энэ болохоор зэрэг мэдээж манай охид маш олон удаагийн олон өдрийн дасгал сургуультаар ингэж тэнцвэрээ сайн олж байгаа. Та бүхэн ийм одоо юу вэ? Англиар beam гэж хэлдэг байхгүй бол зүгээр газар дээр скотч наагаад тийм эсвэл уяа утас унжуулаад тэр дээгүүр нь ингэж тэгшгэн халахуулж болно. За энэ бүгд тэнцвэр олохтой холбоотой. Тэгээ хүүхдийг байнга урамшуулж магтаж өгөөрэй. Гэтэ мундаг гэж хэлж болохгүй. Чи хичээсэн учраас хийж чадлаа гэж хэллээрэй. За манай хүүхэд жижигхэн сандал дээрээс анх өсөрч эхэлсэн. Энэ болохоор зэрэг арай өндөр сандал байгаа. За ингээд өсрөх болгондоо ингээд тоолно. Бас тоолно гэдэг чинь тоог зааж байгаа. За ингээд хүүхдтэйгээ хамт сандал дээр өсрээрээ. За дараагийнх нь болохоор зэрэг өндөр дээрээс өсрөх. За энэ болохоор зэрэг одоо нөгөө минь гарын нөгөө хатгах булчин хөгжүүлж байна. Бид нар болохоор бага байхдаа ингээл гадаа тоглохдоо эдгээр зүйлүүдийг хийдэг байсан. За ингээ хөлөө өөрөө дээш өргөөд ингэж эргэх дасгал байна. За гар дээр тогтох. За гар дээр анх яаж тогтохоо гэхээр хананд ингэж тогтноо. Ингээд дандаа тоолдог. 10 тоолох уу, 20 тоолох уу, 30 тоолох уу гэх.
За хэд болох юм? 10. За. 2 3 4 5 6 7 8 9 10. За мэдээж хамныхаа бас нөгөө талаараа эхлээд бол ингэж ган дээр тавтаж сурсны дараа гараа нөгөө нэг бие нөгөө тийш харуулж агаад хөлөө юу яаж кик хийгээд тогтож бас болно тийм ээ. За ингэж эргэх нь их чухал. Маш өдөрт маш олон удаа хичээлж хийж иж. За дахиад. Яагаад? За дахиад. Араа За дахиад хийгээ. Чи гоё гიშгэ хийлээ. Гоё босч ир. Болцоо. За гэх мэтчлэн маш олон удаа хичээх болно. За мөн та бүхэн хүүхдтэй хөлийн барьж таслана. Ингээд гар дээр одоо татгаж сорж байна. Тэгээд жоохон ингээд таслаад моос оноох нь. Тэгээд ингээд босч ирнэ. Одоо ингээд эхлээд жоохон ингээд тусалж байгаа дараа нь олон дахин татгаж хийхээр ээжийн тусламжгүйгээр хүүхэд өөрөө хийх чадвартай болно. Хаан тэгээд эн чинь болохоор тоо тоолж байгаа гэдэг чинь бас тааны мэдлэг олгож байгаа гэсэн үг. За тэгээд за моос донд саргах. За мөн эхлээд нуруунаас нь өргөж өгч моос оноолно. Тэгээд хоёр хөлөө нийлүүлж саргана. За энэ эргэлдэх нь тэнцвэрийг маш их хөгжүүлдэг. За одоо парк яваад хөл нөцгөн өвсөн дээр одоо зам болж байна. Өвсөн дээр яваарэ. За тэгээд тоглолт чинь. За ингээд бас гэртээ дүүжин дээрээ бас их эргэж тоглох дуртай. За дараагийн. Тэгээ гүүх нь бас маш чухал шүү. Алхах гүүх хоёр юугаар ялгаатай вэ гэхээр зэрэг алхах нь болохоор зэрэг газраас ерөөсөө хөндийдэггүй. Гүүх нь болохоор зэрэг газраас 100% хөндийрдэг гөр ялгаатай. Тэгээд гүүснээрээ одоо чэжийг задлж одоо амьсгаа авах хүчил төрөгч дахин очих хүчил төрөгчийн хэмжээг нэмэгдүүлнэ. Гүн амьсгаа авахд тусласан. За энэ дүүжин шат. За энэ урагш явж гин. Дүүжин шатн дээр ингэж урагш явах. Арагш явах. Мөн алгасаж явах. За энэ алгасаж явж байгаа бичлэг нь бол 3 4 настай үе. Энд дээр алгасаа явж чадах уу? Тэгээд энд алгасаа явж хамгийн гол нь энэ дүүжин шатыг гэртээ хийвэл маш үр дүнтэй байдаг. Гэхдээ ялангуяа тахны гэмттэй хүүхдээ гэртээ хийх өдөр болгон хийж гараа хөгжүүлнэ. Мөн хоёр дахин хөгжүүлнэ яг адилхан. Маш чухал асуудал байгаа.
За манай охин мөн бүжгийн дугууланд явдаг. За манай охин энд байна. Тэгээд канкигаар голгох нь болохоор зэрэг өсөн дээр голгох нь болохоор зүгээр тоглож болгодог. За энэ 4 настай байхдаа манай охин дугуй унж сурсан байгаа. За дугуй унах бас яаж хүүхдээ дугуй унахыг заах вэ гэдэг бас энэ нөгөө нэгдүгээр алхам, хоёрдугаар алхам, гуравдугаар алхам гэдэг бас байдаг. За манай охин одоо энэ 4 настай бас усанд хөвж сурах нь аягүй чухал. За энэ сэлхээсээ илүү дээшээ харж хөвөөд хөвж сураад тэгээд энэ хүүхдээ бас хэрхэн сэлхийг заах вэ гэдэг ном маань манай намын санд байгаа. Тав хоногоо авч байна. Дээрээс л хөвөх, дээшээ хараад хөвөх, доошоо сэлж агаад тэгээд дээшээ харж хөвөх. Тэгээд доошоо сэлж агаад дээшээ харж хөвснээр хүүхэд одоо амиа аврах аюулгүй газар очих. За эдгээр бичлэгүүд нь бүгдээрээ бүрэн ихээр манай одоо энэ бичлэгүүд маань ингээд тусдаа бүтнээрээ энэ YouTube channel болох Монгол гэр сургалт channel байгаа. За энэ та бүхэн ороод subscribe хийж болно. Гэхдээ даглаа гэд бидний оруулсан бичлэгийг бас хүлээж авч үзэхгүй хонхон дээр нь дарж болно. За хонхон дээр нь дараад цаг алдалгүй одоо бидний хийж байгаа бичлэгүүдийг хүлээж авах боломжтой юм аа. Тэгээд мөн энэ бол зөвхөн entertainment биш, илүү нөгөө нэг яг тасгал юу учраас илүү их анхаарал, маш их анхаарал шаардаж үзэх бичлэгүүд байгаа. За тэгээд Instagram байгаа, Монгол гэр сургалт гэх Instagram хаяг маань байна. Instagram дээр болохоор зэрэг бас нэг их идэвхтэй байдаггүй. Гэхдээ энэ одоо YouTube-д оруулж байгаа, Instagram-д оруулж байгаа, Facebook-д оруулж байгаа бичлэгүүд маань бас өөр болон ялгаатай байдаг. Бүх бичлэгээ бүх юунд нь оруулдаг гэсэн үг. За манай Facebook page байгаа. Пэйжийг лайк дараад follow хийгээрэй. Монгол ээж гэр сургалт төрийн бас байгууллага гэсэн нэрээр байгаа. Мөн Facebook group маань Монгол гэр сургалт гээд англи болон монголоор бичсэн байгаа. Тэгээд мөн бидний төрийн бас байгууллагын маань бас нэг гол эрхэлдэг үйл ажиллагаа бол гэр номын сан байгаа. За энэ болохоор та бүхэн одоо олон улсын хүүхдийн үнэгүй номын сан байгаа. Тэгэхээр та нар 1000 төгрөгөөр одоо юу нээгээд membership буюу гишүүнчлэл нээгээд тэгээд намаа үнэгүй 1-7 хоногийн хугацаатай 4 хүртэлх номыг авч уншаад эргүүлж өгөх байгаамаа. Хэрвээ хугацаа хэтрүүлсэн тохиолдолд торгуультай байгаа. Тэгэхээр та бүхэн тэрийг маш сайн цаг заваад зохицуулж тооцож номоо аваарай. За мөн бид нэр шинээр энэ төрлийн бас байгууллага маань Mongolian Mom podcast-ыг эхлүүлж байгаа. За анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай. Арай болоог байгаа юм байна. Хамгийн гол юм. За манай гэр бүлийн зураг байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай.